2-р зуунд устж мөксөн амьтад 2-р хэсэг. Бядан явагч буюу аялагч тагтаа. Бядан явагч тагтаа нь хараа цай шиг жил бүр нүүдэлдэг байсан тул аялагч тагтаа хэмээн нэрлэжээ. Аялагч тагтааны тоо толгой 19-р зууны үед хамгийн ихээр тархаж 20-р зуун гэхэд бүр мөсөн устж үгүй болжээ. Асар олноороос хүргэлэн амьдарч байсан аялагч тагтаа ихэвчлэн Америкийн нэгдсэн улс болон Канадын их газраар нутгалдаг байв. Тэнгэр бүрхүү гэмээр олноор нисч нар хэрцсэн мэт харагддаг байжээ. Нэг л модон дээр гэхэд хэдэн зуун үүр олж харж болохоор байсан гэдэг. Европоос хоол хүнсээр дамжин Америкийн Индиан иргэдийн дунд өвчлөл хурдацтай тархаж улмаар үхэж үргэтгэхийн хэрээр аялагч тагтааны тоо толгой өсөж байв. Тэртээ 1866 онд өмнөд Онтариод л гэхэд 300 км урт 1 миль өргөн байдалтай нисч буус өргөт 3.5 тэрбум тонны аялагч тагтаа тоологдсон тухай баримт үлджээ. Мөн 17-оос 19-р зууны зааг дээр амьдарч байсан Америкийн шувуу судлаач Александр Вилсон нэгэнтээ 360 км үргэлжлэх тагтааны сүрэг олж харсан тухайга тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрээр 4 цаг ажиллах хугацаанд 2 тэрбум 230 мянган шувуу тоолж байснаа бичжээ. Үе олноороос сүргэлэн нисч буй тагтаа харахад сайхан ч хүмүүст олон таагүй зүйл учруулдаг байсан аж. Тухайлбал олон шувууны сангас тэнгэрээс яг л цас шиг бууж, орчныг бохирдуулан хоолт хийжэлэн ч дийлддэггүй байсан тухай мэдээлэл тэмдэглэгдэн үлджээ. Шувуу судлаачдын тооцоолсноор тагтааны сүрэг нэг удаад 617 мянган метр куб тижэл иддэг байжээ. Энэ нь дэлхийн 2 дугаар дайны сүүл үед дайтаж буй бүхий л орны цэргүүдийн өдрийн хоолноос ч их хэмээн байгаль судлаач Фрэнклин бичсэн байдаг. Тиймээс Европын колоничлогчид Хойд Америкт энэ шувуудтай жинхэнэ дайн зарласан нь гайхаад байх хэрэг биш. Тагтаа агнах нь бүр спорт зугаа бизнес болоод байлаа. Тагтааны ангуучид тэднийг олноор хүнэн төмөр замын тээврээр зах зээл рүү нийлүүлдэг байсан гэдэг. Европчуудын хувьд амьдрах орчноо таатай болгохын тулд аялагч тагтааны тоо толгойг цөөрүүлэх ажилд идэвхтэй оролцож байжээ. Үүний үр дүнд амьдралын боломж тааруу буюу ядуу хүмүүст аялагч тагтааны мах нь хамгийн хямд үнээр худалдаж авах боломжтой хүнс нь болж байлаа. Мөн ой модыг дураар огтолж аялагч тагтааг үүр барих газаргүй болгож хүмүүсийн авчирсан амьтад элдв өвчин халдаас нь аялагч тагтааг устж үгүй болохыг түрэгдэжээ. Ийхүү дэлхий дээр 1800-аас 1870 оны хооронд тоо толгой нь эрчимтэй өссөн аялагч тагтааны тоо толгой 1870 оноос 1890 онд эрс багасжээ. 20 дугаар зууны ихэнх гэхэд байгальд аялагч тагтаа үзэгдсэнгүй. Зарим төрөл нь амьтны хүрээлэн хувь хүмүүсийн асаргаанд үлдсэн байна. Гэвч 1914 оны 9-р сарын 1-нд Америкийн Цинциннат хотын амьтны хүрээлэнд нэгэнтээ дэлхийн хамгийн их тархаад байсан шувууны сүүл чихэн хүчээ. Шувуу судлаач Игор Акимушкийн хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгальд учирсан хамгийн эмгэнэлт үйл явдал бол аялагч тагтаа мөксөн түүх юм гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Ийхүү аялагч тагтаа хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас 100 хүрэхгүй жилийн дотор бүр мөсөн устж үгүй болжээ. Гвадалупын Каракара. Шонхор шувууны бүлэгт багтдаг Каракара шувуу нь Мексикийн Гвадалупад нутаглаж байсан бөгөөд аимшигтай хэрцгий гэдгээрээ алдартай шувуу юм. Ингэж нэрлэх болсон нь учиртай. Эдгээр шувууд ангахай дэгдээхэнүүдтэй ч хэрцгий ханддаг. Ангахаануудаас хамгийн сул дарааг нь сонгож хөнөөхийн зэрэгцээ. Сүрэг шувууд дундаас ч хамгийн сул дарааг нь хөнөөдөг байжээ. Энэхүү шувуу гэрийн тижээвэр амтан дахиа ямаа руу дайрч хөнөөдөг байсан аж. Тиймээс нутгийн малчид энэ шувуунд туйлаас дургу байв. Тиймээс Гвадалупын арлын малчид болон амчид хор хэрэглэн хөнөөх компанид ажил зохион байгуулсан Каракара устж үгүй болоход хүргэсэн юм. 1876 онд Каракара шувуу арал даяар чөлөөтэй нисдэг байсан бол 1897 онд ердөө ганцхан шувуу үзэгджээ. 1900 оны 12 дугаар сарын 1-нд цуглуулагч Ролло Бек 11 Каракара шувуутай таарч буудан хороож 9-ийн шинжлэх ухааны сорьц болгон хадгалжээ. Магадгүй тэр хамгийн сүүлчийн шувуудыг буутсан байж болох юм. Мөн 1903 онд энэ шувуу нэг үзэгдсэн гэх боловч 1906 оноос хойш бүр мөсөн устж алга болсон тодорхой болжээ. Эдгээр шувууд нь хүмүүс зориудаар устгасан цорын ганц зэрлэг шувууны төрөл юм. Эдүгэ Каракара шувууны чихмэл арга яс 2 өндөг зэрэг нийт 35 орчим үзмэр зөвхөн нийтийн цуглуулгад л үлджээ.